За зөвхөн улсын төсөв, орон нутгийн төсөвд найдахаас гадна байгалийн баялагын өгөөжөөс орж байгаа энэ үндэсний баялагын сангийн хуулийг амьлуулах, энэний үр өгөөжийг ард иргэдэд хүргэх гэдэг асуудал бол одоо бид төсөвтэй хамт маш чухал авч явж явах хэрэгтэй асуудал байгаа. Тэгээ би саяхан энэ газрын тосны нөөцийн төлбөрийн орлогыг орон нутагт нь одоо олон улсын зарчмууд байгаа хуульдлууд тухай хуулийн төслийг зүүн бүс говийн бүсийн гишүүдтэй хамт санаачаал засгийн газраас санал авсан юм. Тэгээ энэ дээр бас л тэгэл 3 асуудлаар дандаа болохгүй гэсэн юм ирүүлсэн билээ. Тэгээ би юу гэж хэлэх гээд байна гэхээр гүйцэтгэх засаглал энэ аливаа зүйлийг ингээ хөгжил дэвшил рүү тэмүүлэх энэ одоо гол гацаа үүсгээд байгаа тохируулах хийх шаардлагатай улс өөрөө хууль эрх зүгээр нэг зохицуулах шаардлагатай энэ зүйлүүд дээр нэг болох талаас нь саналаа өгөх. Энэ зүйл рүү ийм огцом реформ хийхгүй бол тэгээ миний бодож байгаа бол нэг ийм байгууллагын нэг нярав шиг тэгээд падан бактур бүрэн өөр ширэнд орохгүй. Тэгээ нэг хариуцлага одоо алдгаас айсан. Тэгээ ийм байдалтай ер нь дандаа энэ хуулийн төсөл санал өгд юм билээ. Би ер нь одоо хуулийн төсөл болноо, энийг нэг ингэчээ гэдэг ийм өгж байгаа юм бол маш цөөн байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр за дараагийн 2 дахь хууль нь энэ хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг улсын хурлын гишүүдийн хамт одоо бид бас санаачлаад ингээд засгийн газраас санал авах үргэлжлсэн байгаа. Ээдээ энэ хүүхдийн төлөө энэ хууль дээр нэг болох талаас нь саналаа өгөөрэй. Тэгээ энэ үндэсний баялагын сантай уялдж байгаа. Өөрөөр хэлбэл үндэсний баялагын сангийн ирээдүйн өв сангийн одоо валют хэлбэрээр хадгалж байгаа энэ хөрөнгийг өөрөөр хэлбэл санхүүгийн хэрэгцэлд хөрөнгө оруулах замаар хүү бодож аривжуулж байгаа энэ аривжуулсан хүүгийнх нь 50-с доошгүй үеийн хүүхдүүдийнхээ хөгжилд зориулъя гэдэг ийм одоо баялагын сангийн хуульд нэг одоо заалтанд нэмэлт оруулж тэгээ хүүхдийн хөгжлийг дэмжих анхдагч хуулийг одоо ингэж боловсруулж одоо явж байгаа маа. Тэгээ энийг би одоо засгийн газраас одоо гүйцэтгэх засаглаас тав хүнээс би хичээнгүйл үсэ. Энэ уул уурхайн баялаг гэдэг чинь ирээдүйн үеэсээ бид нар зээлж хэрглэж байгаа баялаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй эхлээд. Тийм учраас энэ дээр одоо болох талаас нь санал өгөөрэй гэдгийг би өөр хичээнгүйлэн одоо ард түмнийхөө өмнөөс ирээдүйн очгоо төлөө өмнөөс хүсэж байна. Хэрвээ ингээ хүсээд байхад болох талаас нь ирүүлэхгүй бол энийг дараагийн одоо чуулган дээр бол илүү яагаад татгалзсан гэдэг талаар тэр одоо тухайн албан тушаалтантай нь бол ярих зөөгөө гэж үзэж байгаа. Ер нь ард түмэн үннийг бас мэдэх хэрэгтэй гэж. За гуравт нь бол энэ одоо жижиг дунд бизнесийг дэмжих талаар. За энд мөн одоо хуулийн төсөл боловсруулаад явж байгаа. Засгийн газраас санал авна. За энэ дээр бас болох талаас тодруулах юм уу? Гэхдээ одоо хариулсны дараа. За хариулт юм байна. Аль ямнаас хариулах вэ? За Бадамсрын гишүүн тодруулж. Жижиг дунд үйлдвэрлэлийн одоо байгаа сан чинь ингээ 300 сая хүртэл төгрөгөнд өгдөг байхгүй юу? Тэр чинь бичил гэж англиар орж байгаа юм. Бичил өгдөг боловч тэр нь жижиг дунд сан нэртэй. Энийг бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих корпорацийг тусад байгуулах хэрэгтэй. Харин энэ яаж санхүүжих вэ гэхээр үндэсний баялагын сангийн хөгжлийн санд төвлөрж байгаа хөрөнгийн 50-с доошгүй үеийг энэ саналууга буцаж оруулж жил болгон одоо энэ сангаа аривжуулдаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл далаа яагаад том байдгийг гэхээр гол горих өчүүгэн жижиг гэж голохгүй хүлээж авдагтаа том байдаг. Тэрнтэй адилхан энэ сан чинь ингэж өөрөө нэмэгдэж жил болгон нэмэгдэж явж явах хэрэгтэй болохоос үүш нэг ганц нэг хідэн төгрөг нэг төсөөс нэг удаа гаргах чинь ингээ болохгүй. Тэгэхээр энэ дээр бас болох талаас нь саналаа өгөөрэй. Энэ боломжтой юу? Энэ хоёр гэдэг дээр засгийн газрын хэрэглэх газар, сангийн яам, хөдөлгөөн нийгмийн хамгааллын яам, за мөн одоо Монгол банк эндээс хариулт авъя. За сангийн яам. Сангийн яам хаана? Ганбатарга. За хууль зүйн хэрэглэх газраас юм байна. Эдийн засгийн хөгжлийн яам. Батхуу дарга. 5 номер. За саяны дурдсан асуудал бол том агуулгаараа
эдийн засгийг одоо төрийн хувийн хвшлийг дэмжих агуулгаар бол манай яамны зүгээс бодлогын судалгаа хийгээд баримт нотлохын суурилсан дүгнэлт гаргаад цаашдаа ажиллахад бэлэн байгаа. Энэ асуудал хариуцсан яамдууд нь бас салбарын өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлын үр дүн авч хэрэгжүүлсэн асуудлуудынхаа цаашд үр дүнтэй хэсэг цааш хэрэгжүүлэх хэсэг төр ямар бүтээр явуулах хэсэг төр бас дүгнэлтээ гаргаад манай яамтай хамтраад ажиллахад бэлэн байгаа. За сангийн 7 номер. Санжаа дөрж дараа 8 номер. За сангийн санжаа дөрж Бадамсрын гишүүний асуултанд хариулъя. 3 асуудал ярьж байгаа юм байна. За 3 асуудалтай холбоотойгоор бол сангийн ам дангаараа шууд байр суурь илэрхийлэх боломжгүй. Гишүүний асуултын одоо санаачилсан хуулинд бол хуулийн дагуу 10 хоногтой багтаагаад бол хууль зүйн яамнаас бол манайхаас санал авахар бичиг ирүүлдэг. Тухайн үед нь бид нар бол яг түрүүний Батхүү даргын хэлсэнчлэн судалгаа нотлохоонд үндэслэн байдлаар бид нар судалж иж саналаа танилцуулж иж бол саналаа хөргүүлдэг. Тэгээ засгийн газар бол кабинетийн зарчмаар олонхын зарчмаар бол шийдвэр гаргаад ингээд саналаа хөргүүлдэг баг. Тийм. Тэгээ одоо бол шууд хариу хэлэх боломж байна. За хариулт хангалтгүй гэж 1 минут Бадамсрын гишүүн. Энэ айлаа зэргээр автраа уудал гэж энэ төсөв баялагын санд байгаа хөрөнгөө яаж үр дүнтэй өрх айл жижиг дунд бизнесийг одоо энэ ажил эрхлэх боломжийг олох вэ гэдэг л хамгийн чухал багхгүй. Иргэн баян бол уус баян гэж байгаа юм. Хүний хөгжил бол хүүхдээс эхэлнэ. Тэгээ энэ хоёр салбартаа хандсан бодлогыг одоо байгаа баялагын сангийн нөөц боломжн дээр тулгуурлаад төсвийн бодлоготойгоо уялдуулаад тэгээ ингээ хэрэгжүүлээд явахгүй болохгүй гэдээ явуудах юм бол хязгаарч болохгүй. Хязгаарч хөгжиж өгчгүй, хязгаарч жижиг дунд бизнес чинь томорохгүй. Тэгээ нүүрсний удаагаа яриад л яваад. Тэгэхээр энийг яаж энэ хүүхдүүдийг эрдэм боловсролтой эх оронч зүтгэлтэй өөртөө одоо хариуцлагатай байх. За жижиг дунд бизнес эрхлэгч нь бусад орнуудын жишгийн дагуу татврын байд бааз зүйрд өндөр одоо хувь эзэлдэг. Цаашид өсөн томордог. Хүн бүр хийж чаддаг юм а хийдэг болох. За сангийн яам 8 номер. За сангийн ам санжаа дөрж гишүүний асуултанд хариулъя. За таны саяын хэлсэн асуудлууд бол холбогдох салбарын асуудал хариуцсан яамдууд нь хариулна. За манай яамны хувьд бол ирээдүйн үс сан бол манад хариулагдана. Ирээдүйн үс санг бол бид нар зарцуулахын эсрэг байгаа. Энэ мөнгөг бол бид нар арвижуулж хадгалах ёстой. Энэ маань өөрөө Монгол улсын зээлжих зэрэгэлд хамгийн ихээр нөлөөлж байгаа. За нөгөө талдаа бол бид нар гадаад зээлээ бол нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. За энэний цааш шалтгаан нь бол байгаа зүйлээ идээд дуусчих биш, харин зах зээлээ бид нар яаж томруулах вэ? Дотоодын нэмэлт бүтээгдэхүүнээ яаж томруулах вэ? Энэ нь эргээд хувийн хвшлээ яаж дэмжих үү гэдэг ийм бодлого явж байгаа шүү.